Pride бол Фризе хаант улсын 1-р гүнж. Тэр 8 настай ч гэлээ гинэтхэн өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг олж авснаар түүний амьдрал бүр мөсөн өөрчлөгдөх болдог. Учир нь тэр өнгөрсөнтэйгөө хамт ирээдүгээ ч гэсэн мэдчихэн тэр. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ. Pride өнгөрсөн амьдралын дурсамжаа мэдмэгцээ хамгийн түрүүнд очиж ийм адгийн хорон санаатан болоод төрчихч гэжтэй гэж бодно. Pride-ийн дахин төрсэн энэ газар нь яг үнэндээ түүний өмнөх амьдралдаа бүр донтох хүртлээр тоглосон бидний гэрлийн туяа нэртэй Отоми тоглоомын ертөнц байх нь тэр. Pride-ийн дүр бол олон харгас хэрэг хийсэн тоглоомын сүүлчийн босс. Pride яг 18 нас хүрэх жилдээ буюу одоогоос 10 жилийн дараа улсаас хүрэл түргэх нэгэн. Тэгэх явцдаа тоглоомын бусад дүрүүдийн сэтгэлд арилшгүй шарх үлдээж эцэстээ гэхэд тоглоомын гол дүр болон түүнийг тойрон хүрээлэх залуусын гарт амиа алдах тавилантай. За энэ хүн бол Pride-ийн аав буюу Фризе хаант улсын хатан хааны нөхөр. Pride маань одооноос эхлээд энэ амьдралынхаа тухай бүхнийг санаж байх зур аав нь Pride-ийн биеийн өвдсөнд санаан зовсоор ирдэг. Тэгсэн яг одоо болж байгаа энэ үйл явдал нь тоглоомын эхлэл хэсэгт гардаг үйл явдалтай яг ижилхэн байж таарна. Pride-ийн ээжийг Роса гэдэг. Роса бол энэ Фризе хаант улсын хамгийн том эрх мэдэлтэн. Pride ээжтэйгээ бараг л уулзаж байгаагүй. Росаг хатны үргээ гүйцэтгээд завгүй байдаг гэж ярьдагч үнэндээ жинхэнэ шалтгаан нь өөр. Pride одоо энэ ертөнцийн ирээдүйг нэгнгүй мэдэх тул ааваасаа би охин дүүтэй үздэй гэж асууна. Түүний дүү өөрөөс нь 2 насаар дүү. Энэ улсын 2-р гүнжээс гадна тоглоомын дагуу бол гол дүр. Түүнийг Тиара гэдэг. Тэгсэн аав нь Pride-ийг яаж мэдсэнийг гайхаад арай чи ч бас ээжтэйгээ адилхан зөгнөх чадвартай болчихоо юу гэж асуухан тэр. Тэгэхээр ээж нь магадгүй Pride-ийг ирээдүйд ямар хүн болохыг нь мэдээд л зайгаа барьдаг ч гэж болох юм. Тоглоомын зохиолын дагуу энэ улсад онцгой чадвартай төрх нь энгийн үзэгдэл. Харин тэр онцгой чадварууд дундаас хамгийн онцгой нь зөгнөх чадвар. Ихэнх зөгнөх чадвар хаан сэнтийн залгамжлагч болох хүн ялангуяа эмэгтэйчүүдэд өвлөгддөг гин. Фризе улсад энэ чадвартай хүн дараагийн хаан болох заншилтай. Тоглоомон дээр Pride яг л өнөөдрийн шигэ 8 настай байхдаа охин дүүгийнхээ оршихуйг зөв таасан байдаг. Тэр нь Pride зөгнөх чадвараа бас хаан сэнтийг залгамжлах эрхээ олсон мөчнө. Бас энэ улсын гай зовлонгийн эхлэл болдог. Тоглоомон дээр Pride үүний дараа болох аавынхаа ослыг зөгнөж чадаагүй. Гэхдээ одоогийн Pride маань энэ бүхнийг мэдэх учраас сансан даруйдаа зогсоох гэж үзнэ. Pride цонхоороо хартал аав нь яг сүйх дэргэндээ суух гэж байх нь тэр. Аавыгаа дуудаж орилсон ч аав нь ойлголгүй зүгээр л инээмсэглээд гараад аллана. Тэгэхээр нь Pride шууд л цонхныхоо давцан дээр гарч зогсоод бүх хүний анхаарлыг татдаг. Тэгээд аав руугаа хандан сүйх дэргэний дугуй эвдэрчихсэн. Та суугаад явбал ээждэр очиж чадалгүй осолд орно гэж хэлдэв. Тэгсэн яг үгээ хэлж дуусаад хөл алдаад унах шахна. Азар албатуудынх нь нэг нь амжиж гараа сунгаснаар манай хүн аврагдж байгаа. Pride-ийг хөл алдан унах төгссний дараа түүний үйлчлэгч нар бүгд түүнээ сайн уучлалт гуйцгаадаг. Учир нь Pride бол олон үйлчлэгчийнхээ толгойг авч үхлийн ял оноодог байсан нэгэн. Тэгсэн одоогийн Pride маань энэ бүх зүйлийг санаж гэмшсэндээ өөрөө уучлалт гуйгаад уйлчихдаг. Аавыгаа орж ирсний дараа бүх зүйл миний буруу, намайг шийдэг гэдэл үйлчлэгч нар нь Pride-ийн өөрчлөгдөж байгааг хараад эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ дасаж байгаа харагдана. Ордон доторч хүмүүс жигжуг хийгээстэй. Нөгөө дураараа гүнж чинь засарсан гинэ. Гүнжийн биед дайр их орчихсон байхаа гих мэтээр ярьцгаана. Үүний дараа яг л зохиолын дагуу Pride эрэгтэй өргөмөл дүүтэй болно. Pride-аас 1 насаар дүү энэ хүүхдийг Stale гэдэг. Stale-ийг өргөж авсан шалтгаан нь цаашид хаан сэнтийн залгамжлагч болох Pride-д туслах хүн хэрэгтэй гин. Stale-ийн онцгой чадвар нь орон зай шилжилт. Энд ирэхээс өмнө олон удаа зогтож олон зүйл хийж байсан учраас чадвараа гаваар тамгалуулсан. Гартаа гавтай харагддаг. Pride-тай туслахын гэрээ хийснийхээ дараа л гавгүй байж болохын гинэ. Гэхдээ тоглоомын зохиол дээр Pride өргөмөл дүүгээ бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулаад туслахын гэрээ биш боолын гэрээ хийчихдэг. Харин одоогийн Pride маань Stale-ийг ээжтэйгээ уулзахыг маш их хүсдгийг нь мэднэ. Тэгээд аавынхаа шүүгэнээс гавныхын түлхүүрийг нууцаар аваад Stale өгдөг. Гэсэн ч Stale эндээс зүгтвэл ээжийг нь хатуу шийтгэн гэсэн учраас гавны түлхүүрийг авахыг хүсдэггүй.
Ээжтэйгээ хамт зогтож чадлаа ч гэсэн Стейл байхгүй бол оронд нь өөр онцгой чадвартай хүүхэд түүний оронд энд ирнэ. Тийм болохоор Стейл өөр хэн нэгнийг ч бас зовоохыг хүсэхгүй байлаа. Үүнийг сонссон манай Прайд өнгөцхөн дүгнэлт гаргаж болчмгүй зүйл хийсэндээ маш их санаа зовдөг. Бас түүнийг үнэхээр их өрөвдөж жинхэнэ Прайдын гаргах байсан үйлдэлийг бодож гимшинэ. Ингээд маргааш нь туслахын гэрээ хийгдэж Стейл гаваа авахулдаг. Прайд шин дүүдээ гэрээ танилцуулж манай хоёр их л дотнолж байгаа харагдана. Тэгсэн нэг өдөр Стейл гинэтхэн халуурч ухаангүй хэвтэж байхдаа ээжигээ дуудан уйлчихдаг. Үүнийг нь харсан Прайд маань дахиад л өөрийгөө буруутган зүхнэ. Учир нь зохиолын дагуу бол Прайд түүнийг боолоо болгох мөхцөө өөрийнх нь гараар ээжийг нь алуулдаг. Прайд үүнийг бодмогцоол адгийн Прайд гисээр уйлж суна. Стейл харин нүдээ нээгээд өөрт нь санаа тавих Прайдыг гайхан хардаг. Прайд ч Стейлийг сэрэнгүүд түүний өмнө гимшсэндээ тэрвэрч аваад уйлсаар л байна. Тэгээд Стейл хандан амлаж байна. Би чамайг яасан ч үүнээс илүү шархлуулахгүй. Чамайгч чиний ээжийнч байдаг энэ улсыг бүгд инээлдэж чадхаар болгоно. Тийм болохоор хэрэв намайг адгийн хатан болох юм бол намайг алаарай гэж хэлдэг. За маргааш нь Стейл Прайд гүнж өөрт нь санаа тавиад байгааг гайхсаар явна. Тэгээд яг үнэндээ дотроо Прайд гүнжэд итгэхгүй байгаа нь тодорхойлдог. Стейл Прайдыг зүгээр л нэг тэнэг, муухаг, эрх гүнж гэж сонсчээ. Тиймээс дуулууртай царайлж байгаад Прайдыг ашиглах зорилготой байгаа юм байна. Прайд бол хатан хаан болох нь батаараа. Харин Стейл түүний үнэнч туслах болж ирээдүйд улсын хууль дүрмийг өөрчлөхийг хүсжээ. Тэгж байж л ирээдүйд ээжтэйгээ чөлөөтэй уулзаж чаддаг болно гин. Стейлийг ингэж бодож явтал Прайд гүнж хүрээд ирлээ. Прайд түүнд зориулж онцгой нэгнээс захиа авч ирсэн байдаг. Хинээс гэж бодож байна. Стейл захиагаа нээгээд маш их гайхдаг. Тэгээд хайртай ээжийнхээ захиаг нулимсаа мэлмрүүлэн уншина. Мэдээж Стейл болон түүний ээжийг хоорондоо захиагаар харилцаж байх онцгой зөвшөөрлийг Прайд маань ааваасаа гуйжээ. Үүнийг мэдсэн Стейл Прайдад тэрврүүлэнгээ уйлж байхдаа Прайдыг ийм сайхан сэтгэлтэй нэгэн байж яагаад өөрийгөө муу хатан болно гэж бодсныг нь гайхсаар байлаа. Стейл ээжийнхээ захианд ямар хариу бичгээ бодон өрөөндөө орж ирээд санамсаргүй цонхныхын доор хүмүүс ярилцаж байхыг сонсчихно. Прайдын талаар ярьж байгаа нь тодорхойч яг сайн сонсогдохгүй байгаар нь Стейл чадвараа ашиглаад ойрхон газарт нь шилжиж очдог. Тэгсэн хааны зөвлөх Жилберт гэх хүн Прайд гүнжийг маш дураараа авиралдаг. Өргөмөл дүүгээ харц иргэн болохоор нь өдөр бүр доорд үздэг. Бүр нууцаар дарамталдаг. Гэх мэтээр буурж зогсохыг нь Стейл сонсоод авлаа. Эхэндээ шууд л хаан хатан хоёрт очиод хэлчихье гэж бодсон ч одоогийн түүнд хинч итгэхгүй байж магадгүй учраас хүн бүр өөрт нь итгэх тэр цагийг хүлээхээр шийднэ. Стейлийн бодол айжмдаа өөрчлөгдсөөр одоо бол Прайд гүнжийн төлөө бүхнээ зориулна гэх бодолтой болжээ. Үүний дараа Прайд өмнө нь огт уулзаж байгаагүй охин дүүтэйгээ танилцдаг. Энэ үеэр Прайдын ээж болох хатан хаан Прайдыг хэрхэн өөрчлөгдсөн тухай хаан аавтай нь ярилцсан суна. Хатан хаан өмнө нь маш олон удаа Прайдын ирээдүйг харахад үнэхээр л авралгүй нэгэн болохоор байж л дээ. Тэгсэн одоо Прайдын ирээдүйг харах гэхээр огт харагдахгүй байгаа гин. Яг л энэ мөчөд өөрчлөлт явагдаж байгаа гэмээр. За ингээд үүнээс хойш 3 жил үнэхэрийн амар тайван өнгөрчээ. Прайд хоёр дүүтэйгээ маш их дотноссон байгаа нь харагдана. Прайд Стейл хоёр цэргийн бэлтгэлийг үзэхээр иртэл тэдний улсын цэргүүд дайралтанд өртсөн тухай мэдээ ирхэн дэр. Цэргүүд дунд холын зайнаас видео кол хийх чадвартай цэрэг байснаар Прайд бүх нөхцөл байдлыг харж чаддаг. Ингээд Стейлийн чадвар анх удаага маш их хэрэг болно. Стейл өөрийнхөө жинтэй дүйх зүйлсийг ямар ч асуудалгүй шилжүүлж чаддаг. Хэдий багаарч гэлээ хол газар дайралтанд өртсөн цэргүүдтэй хэрэгтэй зэвсэг болон эмчилгээний зүйлсийг нь илгээснээр том тус боллоо. Стейлийн энэ чадварыг яг үнэндээ өнөөдрийг хүртэл нууцлж ирсэн юм байна. Тийм болохоор цэргүүд болоод ахмад нь энэ гайхалтай чадварыг нь үнэхээр биширдэг. Прайд Стейлийн онцгой чадварыг тулаанд биш, өөрийнх нь хүссэн зүйлд хамгаалахын төлөө л ашиглахыг хүсдэг учраас нууцлсаар иржээ. Прайд маань энэ үеэр гинэт тоглоомн дээр гардаг нэгэн үйл явдлыг сансан нь одоо тулалдаж байгаа цэргүүд нь буруу зам сонгож явснаасаа болоод дайснуудтай цуг нуранганд дарагдаж үхнэ. Тэгээд Прайд маань зөгнөх чадвараараа ирээдүйг харсан гэж хэлээд цэргүүдээ хөрсөн сул тэр хавцал руу өгсөхгүй байх тушаал буулгадаг.
Үүнийг сонссон Ахмад бүх цэргээ хавцлаас хурдан холдуулдагч өөрөө огт хөдөлсөнгөө. Тэгсэн Ахмад хавцлаас унсан чулуунд хөлөө даруулаад огт хөдлөх боломжгүй болсон байж таарна. Тэгээд удахгүй нурах хавцлын дэрэгдээс огт хөдөлж чадахгүй сууж идэг. Дарагдсан хөлөө тайраад эндээс холдъё гэсэн ч цавчилт няцаалт гих онцгой чадвараасаа болоод өөрийгөө гэмтэж чаддгүй юм байна. Баатруудын ахмадын энэ онцгой чадвар нь ямар ч хурц эд зүйл зэвсэгнээс ирэх дайралтанд өртөхгүй байх онцгой чадвар гин. Ингээд Баатруудын ахмад хувь тавилантайгаа эвлэрч байхад хүүн дүрс дамжуулж байгаа газарт орж ирдэг. Тэгээд үхэлтэйгээ эвлэрсэн аавыгаа ч зэмлэж бас энд байгаа цэргүүдийг аавд минь туслаач гэж гуйна. Дайснууд бүх хүний нүдэн дээр Баатруудын ахмад руу дайрч эхэллээ. Ахмадын хүү аавыгаа ганцаархнаа дайснуудтайгаа тулалдаж байгааг хараад юу ч хийж чадахгүйдээ бухимдан уйлна. Нөхцөл байдал улам хүндэрч байгааг харсан Прайд маань энэ бүхнийг зүгээр хараад суухыг хүссэнгүү. Тэгээд Стейлээс өөрийгөө Ахмадын байгаа газарт шилжүүлж өгөхийг хүсдэг. Яг одоогийн байдлаар энд байгаа хамгийн хүчтэй хүн нь Прайд өөрөө байлаа. Учир нь тоглоомын талаар бүхнийг санаж байгаа манай хүн эцсийн босс болох Прайд ямар их хүчтэйг сайн мэднэ. Саяхан л гэхэд анх удаа ил дээрж үдсэн хэрн яг л олон жилийн турш тулааны урлагаар хичээлсэн хүн шиг л гарамгай байсан. Прайд бол эцсийн боссын хувьд бусдаас хит давуу, шудраг бус гэмээр хүчтэй. Стейл Прайдыг явуулахыг хүсдэггүй ч Прайд түүнд заавал явах ёстойгоо хэлснээр яах ч аргагүй явуулж байгаа. Прайд Ахмадын байгаа газарт ирсэн даруйдаал маш хурдан шаламгай хөдөлж дайснуудыг нэг нэгээр нь дарж эхэлнэ. Баатруудын Ахмад гүнжийг хараад 11хэн настай охин мөн гэж үү гэж гайхдаг. За тэгээд бүх дайснуудыг устгасаар эцэст нь тэднийг холоос гарч зогсох нэг этгээд л үлдлээ. Гэхдээ Прайд маань түүнийг хэн гэдгийг ч мэдэх бололтой. Тэгээд тэр с ижигтэй хүнийг Ахмад руу түлхэж Ахмадад наад хүнээ яасан ч битгий тавиараа гэж тушаана. Тэгснээ өөрөө болохоор тэр с ижигтэй хүний чихэнд нэг зүйл шивэндэг. Яг энэ үеэр хавцлаас маш том нурангууд унаж эхлэх нь тэр. Жинхэнэ тоглоомын зохиол дээр хорон санаад Прайд Баатруудын Ахмадыг яаж үхэх талаар нь зөгнлөөрөө харчихсан байж албаар мдээгүй мэт тариалж үхэлд хүргэдэг. Тэгээд бүр аавынхаа үхлийг харж зогсох хүүгийнх нь өмнө аавыг нь доромжилж сул дорой арчаагүй амтан гэж дууддаг. Үүнээс олж огт Баатар болохыг хүсдэггүй байсан тэр хүү аавынхаа өшөөг авахын тулд Баатар болох шийдвэр гаргадаг. За одоо харин одоогийн түүх рүүгээ буцаад оръё. За хавцлаас нурангууд унаж манай гурав яг яасан нь тодорхойгүй боллоо гэтэл үнэхээр л таамаглаж байснаар Прайдын барьж авсан тэр с ижигтэй этгээд онцгой чадвартай нэгэн байжээ. Түүний ачаар нурангийн дараа манай гурав 9 минт үлдсэн байна. Түүгээрч барахгүй нурангаас өмнө бүх зэргүүдээ холдуулсан тул нэг ч хүний ам үрэгдээгүйгих баярт мэдээ ирдэг. Энэ бүхний дараа Баатруудын Ахмад албан ёсны уулзалтаар Прайдтай уулзахаар ирнэ. Тэгээд яаж тулалдаж сурсан, илт болон бууг хаана хэрхэн сурсан тухай асуудаг. Прайд маань харин тулааны урлаг болон илдийг Стейлийг сурч байхад нь харсаар байгаад сурцсан юм аа. Бууг болохоор өчигдөр цэргүүдийн бэлтгэлийг харж байхдаа сурцсан л гэж авч байгаа. Баатруудын Ахмад дахиад асуулт асуулаа. Халдагчдын нэгийг манай улсын онцгой чадвартан гэж яаж мэдсэн бэ гэж асууж байна. Үүнд нь харин Прайд маань зөгнөх чадвараараа харсан. Түүнийг нурангийн дунд чадвараараа шавран хан босгож амьд үлдсэнийг нь харсан гэдэл хэлчихдэг. Энэ мэд асуултын дараа Баатруудын Ахмад Прайд гүнжийг дайны талбарт ирж болохгүй байсан. Ганц цэргийн үхэл хааны удмын хүнтэй харьцуулшгүй гэж зэмлэнэ. Харин Прайд маань өөдөөс нь сөрж харин ч нэг ч гэсэн Баатрын амнаас хэн хүнээс илүү үнэтэй гэлдэг. Баатар хүн бол ирээдүйд ч олон хүний амнасыг авран хамгаалж чадна. Тэгээд ч болоогүй. Өөршгөө олон шинэ Баатрыг бэлтгэх үүрэгтэй. Тийм л чухал хүн энтер гээл бүх хүнийг гайхшруулан зоригтойгоор дуугардаг. Гүнжийн хэлсэн үгний дараа цэргүүд нь Ахмадын маань амийг аварсанд баярлалаа гэж бүгд талархснаа илэрхийлнэ. Энэ үеэр Ахмадын хүүж бас аавыг нь аварсанд баярлалаа гэд тэр ч бас ирээдүйд Баатар болох хүсэлтэй байгаагаа хэлдэг. Гэхдээ өөрийгөө Баатар болоход тохирох нэгэн бишээ. Гэсэн ч хичээвэл чадах болов. Одоо ихэлсэн ч чадах болов гэсээр уйлахт нь Прайд түнд энэ дэлхийн бүх хүн чамайг няцаасан ч би ам гарч байна. Чи яг л аав шигээ чадварлаг Баатар болох болно гэж хэлдэв. Ингэж өөр нэгэн ирээдүйд өшөө авахын тулд Баатар болохыг зорьсон хүү одоо шинэ ирээдүйд Прайдын төлөө Баатар болохыг шийдлээ. Түүнийг Артур гэдэг юм байна. Тэгсэн Прайд маань нэрийг нь сонсмогцоо тоглоомон дээр гардаг ирээдүйн Баатруудын Ахмад болохыг нь таньдаг.
Артур бол ил дээрээ сүүлчийн босс Прайдыг дийлсэн хамгийн хүчирхэг баатар юм гиндэ. Тэгээд Прайд дөнгөж сая зөгнөж харлаа. Чи үнэхээр хүчирхэг баатар болох нь гэж Артурт хэлдэг. Тэгснээ бүр Артурын чихэнд намайг энэ улсын иргэдийн дайсан гэж дүгнсэн үедээ шууд толгойг минь тастаарай гэд хэлчихдээ да. Тэгээд араас нь яахав сүүлийн хэлснээ бол зөгнөөгүй шүү гин. Хүүгээ баатар болно гэдгийг сонссон баатруудын ахмад үнэхээр их баярлсандаа уйлж гардаг. Артур Прайдын хэлсэн үгэнд цочирдсан ч гэлээ ирээдүйд заавал Прайдыг хамгаалахын төлөө хүчтэй нэгэн болох шийдвэрийг гарган өөртөө амлалт өгнө. Артурын онцгой чадвар нь ургамал ургуулах. Тийм болохоор л баатар болохоос татгалзаж тариаланч болж амьдрахаар шийдсэн байж. Нээрэн Стейл Артурыг ихэд ажиглаж үнэхээр л эгчийнхэн төлөө зүтгэх нэгэн гэж итгэснээр түүнтэй ойр дотн байхаар болдог. Тэгээд Артур Стейл хоёр хамтдаа бэлтгэл хийж мэдсэн сурсан бүхнээ нэгэндээ зааж байхаар тохирно. Хоёулаа Прайд гүнжийн төлөө гээд дуу нэгтэйгээр хамтарч байгаа юм чинь. За энэ удаагийн бичлэгтээ маань Филиппин улсын Сибу хотдох IU English Academy хамтран ажиллаж байна. Филиппин бол англи хэлийг орчинд нь сурахынхаа хажуугаар аялахад хамгийн тохиромжтой зардал багатай улсуудын нэг. Тэр дундаа англи хэлийг өдөр тутамдаа ашиглаж англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхэд тань IU English Academy-ийн чадварлаг найрсаг багш нар туслах болно. IU English Academy-ийн Монгол менежертэй холбогдох бол дараах сошиал сувгуудаар холбогдоорой. За нөгөө нурангын үеэр онцгой чадвараа ашигласан с ижигтэй итгээд байсан да. Тэр ямар тааж шоронд хоригдож байгаа юм байна. Тэр залуугийн бүлэгм нь хөрш улсын баатрууд алга болсон хэрэгтэй холбоотой болох нь тогтоогджээ. Эхлээд хөрш улсын баатруудыг барьж дараа нь тэднээс авсан мэдээллээрээ эдний улсын баатрууд руу дайрсан юм байна. Гэхдээ энэ бүлэгмийг хэн хөлсөлсөн нь одоогоор яг тодорхойгүй байгааг нь. Хаан хатан хоёр Прайдыг сайн дураараа улсынхаа хуулийг суралцж байгааг мэдээд ирээдүйн хатны хуваар тэр шоронд байгаа этгээдийг ялал гэж авд юм да. Тэр хэрэгтнийг ваал гэдэг. Тоглоомон дээр хорон санаат Прайд Тиарад саад болгохоор түүнийг хөлсөлдөг гин. Прайд маань хаан хатан хоёрт ваалыг шийтгэж болох 3 сонголт байгааг хэлснээ шууд ваал дээр явж очиод чи өөрөө аль шийтгэлийг нь сонгомоор байна гэж асуудیں۔ 3 сонголтоос ганц нь л амьд үлдэх боломжтой байсан болохоор ваал тэр сонголтыг нь буюу боолчлолын гэрээ хийхээр болно. Хатан Прайдын шийдвэрийг сонсоод нэгэнд шийдвэр гаргасных болчлолын гэрээгээ ч бас Прайдыг өөрөө хийх хэрэгтэй гэснээр манай хүн өөрөө ваал гих гэмт хэрэгтнийг захирах хүн нь боллоо. Бүхэл бүтэн нэг хүний амьдралыг захирах эрхтэй болно гэдг нь Прайдын хувьд маш аимшигтай санагддаг. Яагаад ч юм энэ болчлолын гэрээ нь жинхэнэ хорон санаат Прайд болох эхлэл нь юм шиг санагдана. Манай Прайд ерөн л өнгөрсөн амьдралын дурсамжаа сансан цаг үеэсээ эхлээд сэтгэлийнхээ гүнд өөртөө итгэхээ болчихсон. Боолчлолын гэрээг хийгдснээр ваал гих залуу ганц Прайдын ч биш бүх хааны удмын хүний тушаалыг зөрчиж болохгүй. Мөн эзнийхээ зөвшөөрлгүйгээр энэ улсаас гарч болохгүй. Бас биеийг хамгаалах байдлаар хүчирхээлэл уйлдэж болохгүй. Гэх мэт маш олон дүрмтэйгээр амьдрах шаардлагатай болно. Гэхдээ үүний дараа Прайд ваалд зөвхөн өөрийн хүслээр 2 тушаал өгдөг. Нэгт шаардлагатай үед Тиара гүнжийг хамгаалах. Хоёрдугаарт тусламж хэрэгтэй болсон цагтаа над дээр ирээрэй гэж хэлдэг. За ингээд цаг хугацаа явсаар Прайд гүнж 15 нас хүрлээ. Энэ хооронд 2 жилийн турш баатар болох бэлтгэлд хамрагдсан Артур албан ёсоор баатруудын нэг болдог. Өмнө нь Прайдын талаар худлаа цуу яриа тарааж байсан хааны зөвлөх Жилберт манай Прайдаас өөрт нь туслахыг гуйна. Жилберт өөрийнхөө санаачилсан хуулийг Прайдыг дэмжиж өгөөч гэдэг байгаа. Тэр хууль нь онцгой чадвартай төрсэн хүмүүс онцгой чадвараа заавал улсад мэдэгдэх ёстой гин. Гэхдээ Прайд болохоор үүнийг нь хүний эрхийг зөрчсөн хууль байна гэж үздэг. Жилбертийг явсны дараа Стейл Прайдд хандан Жилбертээс булгамжлах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгсэн энэ нь манай хүнд аягүй сонир санагдана. Яагад гэхээр тоглоомон дээр бол Жилберт Стейл хоёр ойр дотн хамтрагч нар байж л дээ. Нээрэн Стейлийн онцгой чадвар одоо улам сайжраад өөрийгөө болоод өөр нэг хүнийг хамтд нь орон зайгаар шилжүүлж чаддаг болжээ. Манай хоёр Жилбертийг сэжиглэж эхлээд шуудхан орон зайгаар шилжиж түүний байгаа газарт очдог. Тэгсэн яг тэр үед нь Жилберт Прайдын буюу хаантай муудалцаж байх нь тэр. Жилбертийн онцгой чадвартнуудыг илрүүлэх гээд байгаа жинхэнэ шалтгаан нь яг үнэндээ нэг онцгой чадвартай эмэгтэйгээс болсон юм байна.
Жилбертийн хайртай эмэгтэй болох Мария нь үхлийн ирмэгт байгаа болохоор өвчин эдгээдэг онцгой чадвартай хүн хайгаад иж л дээ. Үүнийг нууцаар сонссон манай Прайд Жилбертийн талаар мартсан байсан зүйлсээ сандаг. Жилберт бол бидний гэрлийн туяа тоглоомын нууц дүр. Гоц ухаантай стратегичээс гадна онцгой чадвар нь өөрийн насыг удирдах. Тоглоомон дээр нэг бол хөгшин царайтай эсвэл хүүхдийн царайгаар л гардаг болохоор Прайд Жилбертийг таниагүй ээж. Жилбертийг зөвлөх болсны дараа сүйт бүсгүйнд идэгшгүй өвчин тусжээ. Түүнээс хойш Жилберт цаг үргэлж тэр өвчнийг эдгэх онцгой чадвартныг хайх болсон байна. Тоглоомон дээр Жилберт хүссэн хуулиа батлуулж чадсан ч хууль батлагдсан өдрийн маргааш нь сүйт бүсгүйн нас ордог. Түүний дараа Жилбертийн санаачилсан хуулийг хорон санаат Прайд өөртөө ашигтайгаар эргүүлж онцгой чадвартай хүмүүсийг боолоо болгож эсвэл цаазалдаг. Үүнээс нь болж Фризиа хаант улс цуснд будагдахад Жилберт зөвлөх хэд их цочролд орсноосоо болж онцгой чадвараа алдаж эхэлдэг. Тэгээд л тоглоомын турш нэг бол хүүхдийн дүрээр эсвэл хөгшин хүний дүрээр л гарч ирдэг байж. Прайд ихэндээ Мариягийн үхлийг 1 сарын дараа байх гэж таамагладагч тэр өдөр нь яг өнөөдөр байж таарна. Энэ хооронд Жилберт өвчин эдгэх онцгой чадвартай хүн хайлагахаар танхаа этгээдүүдтэй уулзаж байгаад аюулд орчихно. Тэгсэн азар Стейл Прайд хоёр маань шилжиж ирээд түүнд тусалдаг. Тэгээд Жилбертэд Мариягийн үхлийн талаар зөгнөж харсан өнөөдөр нас орно гэдгийг нь хэлнэ. Жилберт харц гаралтай гэр бүлд төрж багадаа ээж аавыгаа алджээ. Өнчирж үлдсэн тэр гуйлга гуйж хулгай хийж амьдарч яваад нэг өдөр Мариятай танилцсан байна. Мария бол гүнгийн 3 дахь охин. Сул биетэй тул ихэвчлэн өрөөндөө л байдагч түүнтэй танилцах үедээ оройн цагаар хүмүүсээс нуугдаж гадаа гарч явсан байна. Жилберт түүнтэй танилцснаасаа хойш шударгаар амьдрах замыг сонгосон. Мөн удалгүй өөрийнхөө онцгой чадварыг мэдсэн байна. Түүнээсээ хойш 4 жилийн турш чадах бүхнээ хийсээр хааны зөвлөгч хүртэл болж нэр төртэйгөөр хайртай бүсгүй дээрээ очижээ. Гэтэл тэдний аз жаргалтай өдрүүд тийм ч удаан үргэлжлэлгүй Мария хүнд өвдөж өдийг хүрсэн байна. Жилберт Марияг үхэн гэдгийг сонсмогцоо Мария руу яарна. Харин Прайдад нэг санаа төрсөн мэт Артуртай уулзахаар явдаг. Тэгснэ Артурыг Мариягийн өрөөнд авчирна. Артурын онцгой чадвар нь зөвхөн ургамал ногоо ургуулах биш. Яг үнэндээ бүхий л амьд биетийн өвчнийг эдгэх чадвар байсан бол яах вэ? Артур Марияд хүрч чадвараа ашиглахад үнэхээр л маш их ядарч туйлдсан бие нь хормын дотор хэвийн болчихдог. Артур бүр өөрөө ч хийсэн зүйлдээ итгэж ядна. Зохиолын дагуу бол Артур өөрийнхөө энэ жинхэнэ чадварыг 18 нас хүрмэгцээ мэддэгч Прайд маань аргагүй эрхэнд ирээдүйг нь өөрчилчихөж байгаа. Нээрэн саяын бүх үйл явдал болоход Стейл өөрийгөө болон бусад хүмүүсийг ийш тийш нь хурдан шилжүүлэх хэрэгтэй байсан болохоор Жилберт өөрийнхөө онцгой чадварыг Стейл дээр ашиглаад насанд хүрсэн хүний биетэй болгоцсон байдаг. Жилберт ганцхан өөрийнхөө ч биш бусдын биеийн насыг хүртэл удирдах чаддаг юм байна. Жилберт хайртай хүнийх нь амийг аварч өгсөний төлөө Прайдад талархснаа илэрхийлж мөн хийсэн бүх зүйлдээ уучлалт гуйдаг. Харин Прайд оронд нь түүнийг өршөөж цаашид ч уулс их орондоо зүтгэж үнэнж байхыг тушаалаа. Прайд нэг удаа ордноос гарч сүхт эрэхтэй явж байгаад ухаан алдсан Ваалтай таархан тэр. Боолчлолын гэрээний дагуу Ваал Прайдын тусламж хэрэгтэй болох үед хүссэн үсээгүй өөрийгөө ч захирч чадалгүй хүрээд ирж. Түүний ирсэн шалтгаан нь хүний наймаачдад алдсан 2 хүүхдийг буцааж авах гин. Эхэндээ Ваал тэр хүүхдүүдэд санаа тавьсандаа аврах гээгүй. Зүгээр л надад хэрэгтэй хүүхдүүд л гэж хэлдэг. Ваал боолчлолын гэрээнээс болж зарим нэг муу зүйлийг хийж чадхаа үлсэн. Харин тэр хүүхдүүдийг өөрийнхөө ажиллах хүч болгож байсан гэх утгатай юм ярина. Гэхдээ Прайд түүнээс улам их асуулт асууж удаан ажигласны эцэст хүнд хэцүү амьдрал донд ганцаараа яаж игээд амьдарч ирсэн энэ залуу өөрөө ч тэр хүүхдүүдэд санаа зовоод байгаагаа ойлгоогүй байгааг нь мэднэ. Төрөхдөө л ганцаараа байсан тэр өдөр хоногийг амьд үлдэхийн тулд туулж ирсэн болохоор хэн нэгнийг хайрлах, хэн нэгэнд санаа зовох гэдэг зүйлийг мэдэхгүй. Гэтэл түүнийг байнга л нойтон хамуушиг дагаж явдаг 2 гудамжны хүүхдэд одоо муу зүйл тохиолдно гэж бодох төдийдл цээж нь бачуурч тэсгийн аргагүй их сэтгэл нь өвдөж байгаа нь харагдана. Прайд маань энэ бүх мэдрэмжийг нь түүнд тайлбарлаж бас түүнд туслахаар болдог. Хүүхдүүдийг барьцаалсан хүмүүс Ваалыг 5 хүн авчирвал нөгөө 2 хүүхдийг нь явуулна гэжээ. Ингээд манай хэд өөрсдөө барьцааны хүүхдүүд мэт жүжиглэн хүний наймаачдын байгаа газар руу нэвтрэх төлөвлөгөө гаргана.
Ингэхдээ Жилберт зөвлөхийн онцгой хүчээр бүгд бага насны хүүхдийн төрхтэй болцгоодог. Вал барьцааны 4 хүүхэд авч явах нь Прайд, Стейл, Артур, Жилберт 4. Тэгээд өөрийгөө 4 хүүхэд дээр нэмээд өгнө гэж тохирвол 5 болно. Манай хэд хүний наймаачдын төв байранд ирэхэд Стейл шилжүүлэх чадвараараа өөрт нь хүрсэн 2 хүнийг нууцаар шууд шорон руу шилжүүлчихдэг. Ингэснээр тэр хоёрыг харгалзах баатрууд тэднэр төв байр нь яг хаана гэдгийг заалгаж аваад гүнж болон түүний нөхдийн араас явах юм байна. Стейл хамт яваа барьцаалагдсан бүх хүүхдүүдийг ордон руу шилжүүлж тавуулаад үлдлээ. Тэгээд тэндээсээ 2 хуваагдахаар болно. Учир нь хүний наймаачид барьцаалсан хүмүүсийнхээ онцгой чадварыг ямар болохоос шалтгаалж 2 газарт хорд юм байна. Стейл Вал 2 хамтдаа өөр тийш шилжин гарч дээд түвшний чадвартай хүмүүсийг суллахаар байгаа газрыг нь хайна. Үлдсэн 3 маань харин барьцааны хүүхдүүдийн дүрд үлдэн энгийн чадвартай хүмүүсийн хоригдож байгаа газарт орж ирлээ. Тэнд нь Валын аврах гээд байсан 2 хүүхэд байх нь тэр. Ядчихад манай хэдийн төлөвлөгөөний дундуур нөгөө 2 хүүхэд нь гинэд чадвараа ашиглаад хоригдож байсан газраасаа гараад зугтчихнаа. Энэ хооронд Стейл Вал 2 дээд түвшний чадвартай хүмүүсийг суллаж яваад биеэсээ цахилгаан ялгаруулдаг нэг хүнтэй таарна. Тэгсэн тэр хүн нь маш их айж зочирдсан байх ба хаашаач явсан өөрт нь очих газар байхгүй гэж уурлаад бараг л хяналтаа алдах төглөө. Ойрхон байх төдийдөл Стейл түлэгдэж шарх авч байсан ч тэр хүнд заавал туслахыг хүсдэг. Стейл түүнд энэ улсын 1-р гүнж Прайд гэх гайхалтай хүн чамайг аварна. Тэр хүн байсан цагт энэ улс ирээдүйд амьдрахад таатай газар чинь болж чадна гэж амласнаар тайвшруулж чадна. Гэхдээ тэр хүнийг аюулгүй газар руу шилжүүлсэн хойноо өөрөө ухаан алдаад унчихдаг. Энэ үеэр баатрууд хэдийн энэ газрыг олоод иржээ. Стейл Вал 2 маань харин хүний наймаачдын гарт хоёулаа баригдсан хэвтжийдэл ашгүй Жилберт хүрээд ирлээ. Жилберт ирэхийнхээ өмнө Валын аврах гээд байсан 2 хүүхдийг баатруудад хүлээлгээд өгчөж араас нь баатрын салаатай хамт Артур Прайд 2 ч хүрээд ирлээ. За тэгтэл металлгийн жүдэрцдэг нэг нөхөр Артур Вал 2-ыг барьцаалчихна. Тэднийг аврахын тулд Прайд маань өөрийн сүүлчийн боссын булхайтсан мэт асар их хүчээ гаргана. Прайд төмөр гинжийг юу ч болоогүй мэт тасалж бууны сумыг ил дээрээ хаасаар дайснаа дардаг. За яг бүх ажил бүтлээдээ гítэл агуйн гаднаас дэлбэрэлт мэдэгдэх нь тэр. Тэгсэн энэндээ зэрэгцээд Валын 2 бацаан нь баатруудаас зүгтаад Валыгаа аврах гээд буцаад ороод ирсэн байд юм да. Вал нэгэндээ таартал нөгөө хүүхэд нь дэлбэрэлтээс болж нурсан чулуунуудын цаана нь гацчиж Вал хүүг аврахаар хичээсэн ч агуй яг л нурах гэж байгаа мэт чичирнэ. Бүгд аюултай байдалд орсон болохоор гарахаас өөр сонголт үлдээгүй ч Вал явахыг хүссэнгүй. Прайд ч Валын сэтгэлийг ойлгож энэ удаад хүчээр тушаал өгөхийн оронд хүслээр нь агуйд үлдээгээд гардаг. Гэхдээ гарч ирсэн хойноо Артур Прайд 2 яагаад ч юм буцаад агуй руу орчихно. Тэгээд Прайд Валд хандан тушаал өгдөг. Чулуун ханны цаанаас цухих хүүгийн гараас атгаад хүчээ ашиглан энэ агуйг захир гэж хэлтэл үнэхээр л түүний хүч агуйг удирдах чадна. Хүүхдүүдийн том нь болох охиныг нь Сифек, баг нь болох хүүг Кимет гэдэг. Сифекийн онцгой чадвар нь биеэсээ ус гаргах. Гэхдээ Киметийн чадварыг Сифекээс өөр хүн мэддэггүй юм байна. Үүнийг нь харин Артур анзаарчээ. Сифек Киметтэй хамт байх үедээ асар их ус гаргаж байсан ч ганцаараа үлдэх үедээ маш бага хэмжээний л ус гаргаж байж. Тэгэхээр Киметийн онцгой чадвар нь бусад чадваруудын хүчийг нэмэгдүүлэх гэсэн үг. Тэгээд л манай 2 Валд боломж байгааг ойлгосон байна. Ингээд бүх зүйл дуустал агуйн чанх дээр үл таних хүмүүс онцгой хүчээрээ өөрсдийгөө харагдахгүй болгочхоод манай хэдийг ажиглаад үйж идэг шүү. Энэ хүмүүс түрүүн агуйн ойр хавьд тесрэг бөмбөг унгасан болохоор л аюул болоод ээж. Тэгснээ үлдсэн тесрэг бөмбөгөөч гэсэн дахиад шидчихэн тэр. Үүнээс нь болоод Сифек хавцлаас унах төхөж Вал түүнийг авраад өөрөө унчихдаг. Хавцлаас унаж байх үедээ Вал өнгөрсөн бүх үеэ дурсна. Вал саяхан хоригдоод гарч ирснийхээ дараа гудамжинд энэ 2 хүүхэдтэй таарч нөгөө 2 нь Валын дэргэд байвал аюулгүй санагдсанаар өдөр шөнөгүй дагдаг болжээ. Эхэндээ Валын уур нь хурч байсан ч Прайдын боолын гэрээнээс болж хэн нэгэнд гар хүрэх боломжгүй байсан болохоор зүгээр л хараагүй мэд тариалаад явдаг бол ингээд 1 сар, 2 сар, 3 сар гэсээр баг багаар тэдэнд тассаар. Нэг өдөр Вал хүүхдүүдээс нэрийг нь асуудал тэдэнд нэр байсангүй. Тэгээд Вал өөрөө Сифек Кимет гэж нэрлсэн юм байна.
Өөр улсын хэлээр Сифек нь 7-гийн тоог, Кимет нь 3-ийн тоог хэлдэг гин. Зүгээр харагдаж байгаа насаар нь л нэрлэлчиж, Вал Сифекийг усны чадвартайг нь мэдмэгцээ ус зарж мөнгө олох санаа хэлж өгчээ. Ингээд нэг л мэдхэд Вал хүүхдүүдэд дасаж орой бүр хамт холлох болсон байна. Гэтэл нэг орой гинэтхэн хүний наймаачид гарч ирээд хүүхдүүдийг барьцаалж явснаар энэ бүхэн болжээ. Вал бүх зүйл дууслаа даа гэд яг л нүдэ аних мөчт нь түүний нэрийг хэн нэгэн дуудхан тэрэ. Тэгсэн Валын араас манай Прайд гүнж үсэрчгсэн байх ба гараас нь атгах тушаал өгдөг. Прайд Валын гараас атгаад Стейлийг дуудснаар Стейл манай хоёрыг орон зайгаар шилжүүлэн аюулаас аварлаа. Вал буцаж ирээд Сифек Кимет хоёрыг тэрвэрч нэг гэр бүл болсноо хүлээн зөвшөөрдөг. Үүнээс хойш хэд хоног өнгөрсөн ч манай хэд рүү бөмбөгдсөн этгээдүүд одоо хүртэл баригдаагүй л байна. Нэрэн Вал болон хүүхдүүдийн онцгой чадвар Прайдад их тусалж идэг шүү. Өөр хаант улс руу хүргэлт явуулах гэх мэт олон хоногийн ажлыг манай гурав ганцхан өдрийн дотор л хийчихэж байгаа. Тэгээд Вал болон хүүхдүүдийг албан ёсоор хааны удмын хувийн хүргэгчийн ажилд томилдог. За энэ хүрээд энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Энэ анимын шинэ улирал нь яг одоогоор 6 ангин л цацагдчихсан байгаа болохоор гарч дуусгаар нь ярина. Тэр хүртэл дараагийн бичлэгээр ямар аним сонсомоор байгаагаа коммент хэсэгт бичээрэй. Дараагийн бичлэгүүдээ илүү хурдан хүлээн авахыг хүсвэл сувагтаа заавал subscribe дарж дэмжээрэй. About a cup